Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг хүргэе. Тэгээ хамгийн анхныхаа Тара Мариар уулзж байгаадаа үнэхээр их баяртай байна. За энэхүү бичлэгийг хийх гэж маш удаан бодсон, маш удаан хүссэн хүлээсэн. Тэгээд өнөөдөр анх удаа зориг гаргаад гэх юм уу тий энэ бичлэгээ эхэлж байна. Тэгээ хамгийн анхныхаа бичлэгийг би нэг байрандаа хит их удсан буюу нэг жилээс дээш хугацаанд яг нэг байрандаа байгаад байгаа учир шалтгаан урагшилж чадахгүй байгаа гол шалтгааныг нь үзэж өгье гэж шийдлээ. За тэгээ яг одоо энэ амьдралын хэмнэл бол нэлээд удчихсан. Тэгээ урагшлахыг хүсэж байгаа хэрнээ яаж урагшлахаа мэдэхгүй байгаа. Тийм хүмүүстэй зориулж энэ хүмүүргээ хүргэх гэж байна. Хамгийн эхлээд би нэг байрандаа удаад байгаагийн хамгийн том гол цөм шалтгаан юу вэ гэдгийг үзэж өгье. За яг одоо ер нь ингээд урагшлах, шинэ юм эхлэх, эсвэл өөрийгөө хөгжүүлэх тал дээр маш их бодож байгаа. Гэхдээ ягаад ч юм нэг үл үзэгдэгч зүйл одоо таны ингээ хоош нь чангаагаад байгаа мэдрэмжтэй явмаар байдаг, хиймээр байдаг. Тэгээд тэр маш их хүсэл эрмэлзэл байгаад байгаа хэрнээ нэг юм олс шиг зүйл таныг авшаад татаад байгаа гэж гарч иж байна. Тэгээд энэ олсыг тайлахгүйгээр мянга зүтгээд ийшээ явж чадахгүй. Энэ нь юутай холбоотой байна вэ гэхээр өөртөө итгэх итгэлтэй холбоотой байна. Өөртөө итгэх итгэлээ гээч гисэн гэх юм уу тий. Нөгөө талаас дахиад яг урагшлах гэж байгаа зүйл нь яг юу руу тэмүүлэх вэ гэдгээ тодорхойлж чадахгүй байгаатай холбоотой. Зүгээр л хамаагүй би бүх юмаа шинжилчихье, бүх юмаа ингээд өөрчлөе, би гоё байл гэж хүсэж байгаагаас яг юу руу тэмүүлээд байгаа вэ гэдгээ тодорхойлж чадахгүй, тодорхойлохоос айж байгаа. Тэр хүрэх цэгт итгэхгүй байгаатай холбоотойгоор энэ гацаа үүсэт байна. Энэ гацаа бол нэлээд удаан хугацаанд үргэлжилж байгаа гэдгийг бас дахин харуулж байна. За энэ гацаанаас ер нь яавал гарах вэ гэдгийг үзэж өгье. За энэхүү гацаанаас гарах гэж маш их зүйлийг хийж байгаа, уншиж байгаа, судалж байгаа, дахин оролдлого хийж байгаа тийм ээ. Одоо хүмүүсийн яриаг сонсдог ч юм уу, магадгүй бүр сэтгэл зүйчээр явдаг ч юм уу. Үнэхээр их ингээд чармааж, зүтгэж, хичээж урагшлахыг бүр маш их хүсэж байна. Гэхдээ энэ дээр бодлын алдаа гаргаад байна гэж байна. Өөрийгөө буруу дүгнсэн, асуудлаа буруу дүгнсэн, хүрэх өнцгөө бүрэн харж чадахгүй байгаатай холбоотой энэ таны хийгээд байгаа, зүтгээд байгаа зүйл чинь ямар ч үр дүнгүй зүгээр л ингээд нэг хий хоосон ажиллаад байгаа юм шиг ажиллаад байгаа, хийгээл байгаа. Тэрний төлөө арга хэмжээ аваад байгаа. Гэхдээ энэ юу гэж хэлэх вэ? Яг бодтой тодорхойлцсон хүрэх цэг байхгүй байгаа учраас таны бүх хичээл зүтгэл ингээд замхраад байна. Тэгэл уг нь бол би хичээж байгаа, уг нь бол би болж байгаа. Одоо ер нь миний хүрэх зам ер нь тунд өгсөн байгаа даа гэж бодоод байгаа хэрнээ хий хоосон маш их энергийг бараад байна гэж харуулж байна. Нөгөө талаар бас ингээд гаднаас айгүй их зүйл хайгаад байгаа юм байна. Нэг хүнээс очиод нэг юм сонсчихъя, сэтгэл зүйчдэр яваад би зүгээр болчихъя гэж ингээд босод хүмүүсээс болон нийгмийн нөхцөл байдлаас айгүй их
хүлээлт тавиад байгаа байдал байна. Тэгээд энэ хүлээлтийг багасгаснаар бусдаас биш өөрөө өөрийнхөө дотор руу үнэн сэтгэлээсээ өнгөж өөрөө өөрийнхөө зорилгыг яг боддоор чин шударгаар тавьж яж эндээс гарна. Яг үнэндээ болов таны бодож байгаа шиг маш том ийм хүлээс ч юм уу маш том саад маш том давах хэвээр даваа бол байхгүй байгаа даахгүй зүгээр жоохон бодлын гажууд л тэгээд тэр хэдийгээр жоохон асуудал ч гэсэндээ үнэхээр л буруу бодоод байгаа учраас энэ дээр айгүй их удацсан байгаа даахгүй юу. Энэ бол маш амархан давах боломжтой, амархан учрыг олох боломжтой зүгээр нэг юм харах өнцгийн ялгаа ч юм уу тиймэрхүү зүйлээс болоод ингээ гацаад байна. Тэгээд хамгийн гол нь эндээс гарах гад үнэхээр их хөдөлмөрлөд үнэхээр их олон зүйл хийгээд байгаа учраас та хамаг энерги алдаад тэгээд маш их хичээчихсэн санагдаад маш их зүйлийг даван туулсан байгаа юм шиг санагдаад байгаа хэдий ч яг бодтой алхмыг бол аваагүй учраас энэ гацаанаас гарахгүй байна гэдгийг сахиусууд нь хэлээд байна. За тэгвэл яг юуг буруу хараад байгаа вэ? Яг юун дээр одоо бодлын алдаа гаргаад байгаа вэ гэдгийг харж буюу. За нэгт одоо энэ 3-аас дээш зүйл дээр буруу бодоод байгаа гэж хэлээд байна. Нэгт болвол амар амгалан байх гэдэг зүйлийг хэтэрхий томоор хүлээж аваад байгаа юм байна. Яг одоо өнөөдөр ингээд өөрийгөө ажиглах юм бол амар амгалан хийх ёстой зүйлээ бүгдийг нь хийх боломж уг нь бол байгаа гэтэл би энээс илүү амар амгалан байж иж энээс илүү гоё тухтай нөхцөлд байж иж би өөрөө хүссэн зүйлийг хийх ёстой. Би одоо тухгүй байна. Би одоо болохгүй байна гэд болж байгаа юмаа үгүйсгээд уг нь болоод байгаа юмыг болохгүй байна гэж хараад тэгээд тэн дээрээ ингээ гацаа үүсцэн харагдаад байна. Нөгөө талаар танд маш их нөөц бололцоо, маш их юмыг бүтээх хүч гэхүү өөрөө өөрийнхөө амьдралыг сайн сайхан болгох хүч нь угаасаа таны дотор байгаа. Та маш том потенциалтай маш ихийг хийж бүтээх энерги буюу нөхцөл байдлаа ингээ бүрэн эзэмссэн хэрнээ энийгээ үнэлэхгүй байгаатай холбоотой байна. Түрүүн энэ дээр гарсан шиг нэг юмыг бүтээчээд дараа нь би ингээ сайхан болно гэж бодоод байгаа юм байна л та. Тэгэнгүүт үгүй ээ яг одоо таны нөхцөл байдал таны хүсснийг биелүүлэх бүрэн боломжтой нөхцөл байдал байгаад байгаа хгүй. Яг өнөөдөр танд юу ч хэрэггүй. Яг өнөөдрийн нөхцөл байдлаар та бүгдийг нь хийх боломжтой байна. Тэрийгээ олж харахгүй байна. Тэгээд итгэл найдвар үнэхээр унтарсан харагдаж байна. Яагаад гэхээр өөрөө өөртөө итгэхгүй байгаатай холбоотойгоор хүрэх замаа тодорхой хараагүй байгаатай холбоотойгоор маргаашийн нөгөөдрийн тэрний цаадлын 2 жилийн 3 жилийн 5 жилийн дараахыг харж чадахгүй байгаад байна. Би угаасаа л ингээд одоо нэг жоохон ийм замраагүй яхаа мэдгүй байгаа учраас энэ байдал ингээд үргэлжлэнэ гэдэг ч юм уу. Эсвэл би ингээд өөрийнхөө үн цэнийг тодорхойлоод би яг өөртөө бүрэн дүүрэн байгаад өөрийнхөө хүссэн бүх зүйлийг хийх нөхцөл байдал бүртгэхэд айгүй хэцүү байх юм шиг надад санагдаад байна гэд өөрийгөө хязгаарлаад байгаа байхгүй юу. Сахиусууд нь болохоор чи юу ч битгий хүлээ, юу ч битгий ингээд гаднаас хай нөхцөл байдал угаасаа бүрдсэн байна. Бүрдчихэд байхад энэ зүгээр чи өөрөө энийг ингээ хийгээд хүсэл зориглох юм бол юу ч хийж чадна. Яг өнөөдрийн нөхцөл байдал. Харах өнцгөө жоохон өөрчлөх хэрэгтэй байна. Харах өнцгөө өөрчилснөөр юу ч нэмэх шаардлагагүйгээр яг одоо бүх зүйл байгааг ойлгох болно. Тэгээд яг чи энэ нөхцөл байдлаас юу бүтээж чадах юм гэдэг зүйлээ ухамсарлаж чадах юм бол ингэж бодоод авах шиг байна л да. Нэг юм болсны дараа эсвэл би эхлээд өөрөө ингэж сайжирчаад ийм юм сурчаад дараа нь би энэ бодож байгаа зүйлийг хийнэ гэж бодоод байгаатай энэ гацаа хамгийн том холбоотой байгаад байна.
нөгөө талаас өөрөө өөрийгөө маш буруу дүрмэнсэн байна. Уг нь бол таны дотоод хүн үнэхээр их одоо алсын хараатай, буур суурьтай, юмний наад заадахыг мэддэг, амьдралын утга учирыг мэддэг, юу танд хэрэгтэй, юу танд хэрэггүйг тодорхойлж чаддаг маш өндөр потенциалтай байгаад байгаа байхгүй юу? Тэгвэл энэ зүйлээ та өөрөө өөртөө тунхаглаж чадахгүй байна. Би чадваргүй, би болоогүй. Миний туршлага, миний авьяас хангалттай биш байна. Би бүр илүү ихийг сурах ёстой гэд ингээд өөрийгөө өөртөө жоохон хатуу хандаад байгаа гэсэн үг нэг талаасаа. За жишээгээр ярих юм бол яг одоо нөгөө тухайн өөрт оногдсон ажлыг 100% хийж чадах чадвар нь танд байхад би энийг хийж чадахгүй гэж суугаад байгаатай адилхан гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нэг талаараа яг энэ нийтд нь мэргийнхээ энергийг харах юм бол нэг талаараа айгүй харамсалтай. Яагаад тэгэхээр угаасаа туршлага нь байгаа, угаасаа боломж нь байгаад байхад ийм гацааны мэдрэмжтэй байгаад байна гэдэг бол нэг талаараа айгүй харамсмаар. Гэхдээ энэ гацаанаас гарах гэж хийсэн таны бүх үйлдэл таны сүнсний одоо туршлагыг, сүнсний энергийг маш их эрчимжүүлж байна. Бүр илүү бядтай болж байна. Бүр илүү туршлагатай болж байна. Тиймээс би яг энд ингээд гацаад маш их цаг хугацаа алдчихлаа ч юм уу. Би ингээд үнэн бүтлгүй юм аа. Яг ийм амархан юмнаас гарч чадахгүй байгаад байсан байж тээ ч гэдэг юм уу тий. Өөрийгөө буруутгасан өнгө айсыг өрөөсө битгий гаргаарай. Зүгээр л энэ нөгөө талаараа ахаал яг л цаг хугацаанд л болж байгаа байх. Тийм учраас өнөөдөр энийг мэдээд авсан гэдэг чинь бид нарт маш том ололт шүү дээ. Тэгэхээр энд танд гэж хэлэхэд бол юу ч битгий нэм, ямар ч туршлагыг битгий нэм, зүгээр яг одоо байгаа нөхцөл байдалтай л хангалттай та хүссэн юм а зүгээр шууд л эхний алхмаа хийчих. Тэгтэл энэ зүйл эхний алхмаа хийсний дараа та үнэхээр ямар их туршлагатай, ямар их чадвартай байснаа ойлгоно. Тэгээд энэ зүйл ингээд цаашаага хөврөөд өөрийнхөө хүчээр урагшлах болно. Тэгээ заавал том зургаар нь харах гээд ах хэрэггүй. Та юу хүсдэг байсан? Тэрнийхээ хамгийн ихний алхмыг нь л өнөөдөр шууд хий. Хэлнийхээ чадрыг сайжруулъя гэж бодох хэрэггүй, нөхцөл байдал сайжрахыг хүлээх хэрэггүй. Яг одоо өнөөдөр энэ мэргийг сонслоо. Тэгээд хүсэл мөрөөдлийнхөө ихний алхмыг хий. Тэр үед та өөрийгөө үнэхээр чадвартай байсан гэдгээ өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөх болно. За тийм байна. Тэгээд яг ийм мэдрэмжтэй байгаад байгаа байхгүй юу? Өөрийгөө би одоо ингээ бүр дааж давшгүй их одоо ийм ачаанд харагдсан, би үнэхээр их зовж байна. Би эндээс яаж гарнаа гэдэг тэр их том ачаа зүгээр л харах өнцгөө өөрчлөхийн төдийд сулраад та зүгээр торноосоо нисэж байгаа шовуу шиг л эргчүүлүүтэй бүр юм элбэг дэлбэг хангалттай байх боломжтой. Тэгээ энэ мэргийг сонсоод тэр мэдрэмжийг авч чадсан бол үнэхээр энэ сахиусуудынх нь өхийг хүссэн зүйл нь хэрэгжлээ гэж үзэж байна. Тийм учраас нэг талаараа ингээд удаан гаццсан байсан учраас эндээс гарахад хэцүү гэж бодоод байсан байж магадгүй. Гэхдээ энэ бол үнэхээр амархан алга хөрвүүлэхийн дайтай амархан тийм блок байсан байх шүү. Тийм учраас та бүхэн энэ мэргийг сонсоод урам зоригтойгоор өөртөө итгэлтэйгээр зүгээр л эхний алхмаа хийгээрэй. Тэгээд цаашаа яахыг угаасаа сахиусууд чинь замжлаад өөрөө ч гэсэн та тэрэнд хөглөгдөөд явах болно. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье.